Монгол хүн нийгэм соёлын талаар явж байгаа юм байна. Тэгээд зүгээр зохион байгуулж ирсэн өргөд оролцож ирсний хувьд ярихад бол мэдээж энэ уулзалт маань энэ чуулга уулзалт маань мэдээж санхүүгийн хувьд бол тэр нэг газраас спонсордуулаад ч юм уу тэгж явдаг болохоор тэр тал дээр ер нь жоохон хүндрэл гарах гэдэг тийм. Тэгээд эн чинь бол тэнд байгаа хүмүүсийн л тэгэл одоо эх орноо гэсэн тий одоо тэр эх орноо сансан тэр хүсэл дээр л тулгуурлаад явагддаг байхгүй. Тэгэхээр энэ телевиз үзэгчтэй хандаад би зүгээр ярихад хэрвээ эндээс тэнд одоо их баг гэлтгүү ямар нэгэн байдлаар тэнд одоо оролцох тэр чуулга уулзсанд ивент итгэх юм уу эсвэл тэр ганцхан ивент итгэх гээд нэг хэдэн төгрөгөөд яах вэ тэрийгээр дамжуулаад хамтарч ажиллах сонирхолтой тийм хөөхөн болоод байгууллагууд байх юм бол бид нар бол дамжуулж өгөөд тэр зохион байгуулагчдаа дамжуулж өгөөд тэр талд их нааштай хөдөөж авч ямар байна гэж уриалж байна. Аливаа олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахад санхүүгийн их усүр зайлшгүй шаардлагатай болж ирдэг шүү дээ. Тэгэхээр энэ бол бас нэг хэдхэн хүний асуудал биш. Монголын ирээдүйн төлөө Монгол орныг одоо усгаар тогтнож юмнуудаа оршихын төлөө ялангуяа хөлийн чандад байгаа тэр оюунлаг хүмүүсийн төлөөлөлд цуглаж өөрсдийн тэр оюуныхаа хөрөнгө оруулалтыг эргээд энэ Монгол оронд чиглүүлэхэд одоо чиг гарц гаргах л одоо гол гарам гэж би ойлгосон. Урд урдын материалуудыг би бас цугсан харсан 4 удаагийн одоогийн энэ арга хэмжээний хөтөлбөрийг ч гэсэн харж үзэхэд ерөнхий төлөвлөсөн чиглэсэн юмнууд нь бол Монгол орны хөгжилд ирээдүйд Монгол орны одоо хөгжилд тус дөхөн болох юу вэ? Тэр бүхнийг л одоо хайх ийм л одоо үндсэн чиг зорилготой юм байна. Тэгэхээр үзэж олондоо мөн хандаж хэлэхэд бас үүнийг зөв ойлгож эх орныхоо хөгжилд ус өөрийн өсвөн зүтгэл хөрмөөр орлого өсөх юм бол бас ямар нэгэн байдлаар энэ арга хэмжээг дэмжиж хамтран ажиллах боломж нээлттэй юм байлээ. Тэгэхээр үүнийг бас энэ засгийн мөртөөний хамт олонд болон арга хэмжээг зохион байгуулж байгаа Британд монголчуудын холбоо тэргүүтэн газрууд руу холбогдох бол тийм болон бүрэн нээлттэй юм байлээ гэж үзэж олондоо хандаж хэлэх байна. Тэгэхээр Англи Монгол хоёр л бас өнөртний харилцаатай. Таавал тэнд одоо дипломат холбоог бас нэлээд хугацаанд хашиж байсан юм. Тэр харилцааны талаас бас үзэгчд маань хөрөхгүй хэдэн үеэс эхэлж энэ албан харилцаанд тогтох болсон юм. Зөв миний ойлгож байгаагаар сүүлийн үед л бас Англид очиж ялангуяа боловсрол эзэмшихийг хүссэн залуучуудын цоо ах нэлээд ихсэж байгаа шиг байна. Тийм үүгээр дамжуулаад иргэд Монгол бас том оюуны хөрөнгө оруулалт болно. Тэрний төрүүчийн улбаанаас нь тодорхойлох сонирм байна. Тэгэхээр за бүр түүхс өхвөл хоёр орны харилцаа одоо бараг 1000 жилээр хэмжигч шахуу юм билээ. Английн нэрт зохиолч Чоси, Чингис хаан тэдний хүүхдүүдийн талаар их сайхан найрагл бичсэн байдгийг. Энийг Монголд орчуулсан Бямба гэдэг чинь сайд орчуулсан юм ном байгаа. Тэгэхээр энэ маань 1400 онд Монголын талаар бичигдэж харилцаж байсан гэдгийг хэлье. Сүүлийн үеийн түүх гэх юм бол бид Дэлхийн 2 дугаар дайн, Дэлхийн 2 дугаар дайны доонд ялсан Оросын холбооны улс, Америк нэгдсэн улс, Британи эндээс бас нэлээд тодорхой харилцаанууд яригддаг. Тухайн үед нь Монгол улсын тусгаар тогтнолыг олон нийтийн санд асуулгаар хийя гэдэг шийдвэрийг Сталин одоо гаргахдаа ялсан гүрнүүдтэйгээ одоо зөвлөж байж гаргасан. Энэ бол бас тодорхой хэмжээгээр Британи Монголын харилцаа тодорхой хэмжээр хөндөгдөж харилцаж байсан гэдэг ийм агуулга гардаг. За 3 дугаарт нь бол энэ өрнөдийн хөгжингөө орнуудаас Британи улс анх удаага Монгол улстай дипломат харилцааг 1963 онд тогтоосон. Тэр цагаас хойш бол Британи элчин сайдын яам Улаанбаатар хотод байгуулагдаж энэ элчин сайдын яам бол Монголын одоо баруун зүг рүү өрнөдийн орнууд руу гарах бас нэг цонх болж явсан. Монголд болж ирсэн үйл явдлыг одоо Америкт ч юм уу одоо Германд ч юм уу өрнөдийн орнуудад одоо мэдээлдэг ийм нэг цонх юм. За өөр бас нэг түүхэн үйл явдал бол Монголд бас нэг зэгтэй бас нэг түүхэн үйл явдал бол 90-ад он тийм ээ. Монголд бол цэцгээр тогтнодоохоо баталгааг бас олон улсын хүрээнд, улс төрийн хүрээнд, эдийн засгийн хүрээнд нэгэн том алхам хийсэн ардчлал эхэлсэн он. Энд бол бас 1991 онд Лондонд одоо үгд долоогийн групп буюу ихтлоо гэж бид нэр нэрлэдэг. Энэний анхны тэнд хорл болж анх удаа Монгол улсын тухай тэндээс гаргасан одоо мэдээлэлд дурдсан байдаг. Лондонгийн одоо Британи санаачлахаар тэгээд тэнд юу байна вэ гэхээр Монгол улсын ардчлал
зах зээлийн харилцааны сонголтыг одоо хүлээн зөвшөөрч дэмжиж бус орнуудад энэ ардчил Монголын сонголтыг одоо дэмжиж туслаач гэсэн ийм уриалга гарсан байдаг. Энэ бол бас нэг чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлэх юм бол бас нэлээд том зүйлүүдийг санаачлан гэдэг алиа гэж бодож болно. За мөн ер нь 60-аад оноос түүхтэй монголчууд бол энэ англи хэлний сургалтад жил өгөн 2-3 хүн тэгээд тодорхой хэмжээний дипломын дараах сургалтанд бол харьцаж байсан. Одоо их нутагт нь очиж хэд үзэж байсан. 80-90 он хүртэл бол ганц зарим хүн бол Британи гэж хэлж болох байх. Өнөөдөр одоо ихэнх манай миний дээш ахмадууд бол бас тэнд очиж суралцсан байдаг. Түүний дотор нэг ерөнхийлөгч инквер хүртэл одоо бас инквер ерөнхийлөгч маань тэнд очиж суралцсан. Ингээд тэр үед соёлын харилцааг Монголын залуучуудыг сургам хүмүүжүүлэхэд бас тодорхой хэмжээгээр өмнөөр оруулсан юм улсаа. Томхон зүйл бол Британд Монгол судлалын асуудал байдаг. Сайд бол сайн мэдж байгаа. Одоогоор бол Кембриж их сургуулийн нийгмийн антропологийн техникийг төшөглсөн Монгол дотоод асуудлын одоо нэгж гэж байгууллага байдаг. Одоогоор байгаа одоо хэлийн чанд байгаа Монгол судлалын хамгийн томоохон төвүүдийн нэг болж одоо хөгжиж чадсан. Анх 1980-аад оны сүүлд 90-аад оны ихээр байгуулагдаад одоо яасан газар байгаа. Тэгэхээр Британи бол одоо юу гэдэг Монгол судлалаараа одоо аль 60-70-аад оноос нэлээд хүчтэй байсан. Лицийн их сургуульд байсан. Дараа нь одоо Лондонгийн их сургуулийн дорн дахин болоод Африк судлалын одоо сургуулийн одоорт хүчтэй. Тэгэхээр ерөнхийдөө харахад Монгол судлалын талаар одоо юу гэдэг дипломат харилцаа, улс төрийн харилцаа, эдийн засгийн харилцаанаас гадна одоо эрдэм шинжилгээний харилцаа бол ялангуяа Монголыг судлах одоо тэр тал дээр бол нэлээд ажил хийсэн тийм одоо онцлогтой улс байдаг. Ер нь Британд Монголын залуучууд одоо ямар чиглэлээр суралцж байгаа бол Манчестер дэх олон хүн байдаг шүү дээ. За миний мэдгээс л анх ч нөгөө 98 онд засгийн газрын дэмжлэгээр анх оюутнууд магистрийн сургалтанд явуулсан шүү дээ. Манчестерийн сургалтыг ирээ болоод. Тэгээд дараа нь тэр Соросын сангийн шугамар оюутнууд очоод бас Манчестерийн сургуульд очсон. Тэр утгаараа ч юм уу ер нь 98 оноос эхлээл Манчестерт монголчууд их цуглаж эхэлсэн л дээ. Дандаа тэгж ихэнхдээ сурах зорилготойгоор гэх юм уу тий. За манайх ч тэгээ мэдээж тэгээд янз бүрийн зорилготойгоор их олон байгаа шүү дээ тий. Яг тэр сурах чиглэлтэй гэх юм бол. За тэгэхээр нөгөө анханасаа нөгөө Сорсын сан бол угаасаа зөвхөн эдийн засгийн талын юуг сургалтыг дэмждэг болохоор эдийн засгийн магиструу тэгээд тэрийгээ болоод сайенс орсууданд цаашдаа тэр тэндээсээ scholarship биднэрт итгэмж олоод доктор нэлээд гарлаа л да. Одоо анханаас нь гэх юм бол эдийн засгийн чиглэлээр Аргачаа Сүрэн Гүнчинмаа одоо Эрдэнэбат гээл нэлээд хэдэн хүмүүс байна одоо эдийн засгийн чиглэл доктор ангаас. Тэгээ бусдаар гэх юм бол ер нь бусад чиглэлүүдээр бол их ховор л доо. Тий энд тэнд нэг одоо нэг физикээр нэг манай их сургуулийн Монгол Улсын их сургуулийн нэг залуу доктор хамгаалсан. Одоо унган докторуудын нэг одоо манай ихнэр шинэ нэмэх байна л да. Одоо хим технологиор Манчестер их сургууль доктор хамгаалсан. За тэгээд ер нь тэгэл одоо товчхон дээр нэг иймэрхүү л байна л да. Сүүлийн үед бол манай залуучууд юугаар их сурч байна? Мэдээллийн технологи. Тэр мэдээллийн технологи эхлээ хэлтэй их авсарсан тий. Тэгээд одоо ч нэр зөвхөн тэр сургууль биш тийм их сургуулийн төвшин биш нэг коллеж дээр айгүй ялангуяа өнгөрсөн жилүүд чинь бүр Манчестер чинь хэдэн ч хүн очлоо да тий. Тэд нар чинь тэгэл цаашдаа эхлээл хэлээ сурна дахиад цаашдаа өөрсдөө сонирхсан чиглэлээр цаашаа сураад байгаа байхгүй. Тэд нар бол ер нь тэгээ сүүлийн үед тэгээд ийм инженер эдрийн талын сургалтыг их сурахаа болсон байлээ л дээ. Тэгээд одоо бол дандаа тийм мэдээллийн технологи, программинг тэр тал дээр их суралцж байгаа юм байна. Манай үед энэ төрлийн шаардлагатай байгаа мэргэжлэр л төлөвлөл суралцж байгаа юм байна л да. Тэгэхээр түрүүчийн боловсон хүчнүүдээс эргээд эх орондон ирээд одоо тэр оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүс хэр байгаа вэ? Нийгмийн ухаан, хууль, ангаах ухааны чиглэлээр нэлээд байгаа юм шиг санагддаг. Зүгээр яг манай сургуулийн чинь дээр Кембриж их сургуульд бол докторийн төвшөнд одоо манай иргэний зориг намын тэргүүн оюун өгч байна. Геологийн ухаанаар тэнцвэр төгссөн. Одоо мөн геолог уул уурхайн сургуулийн захирал
техник их сургуулийн баясгалан ах байгаа. Мөн надаас өмнө геологи орос төгссөн тэнд. Би бол өөрөө нийгмийн ухаанаар нийгэм соёлын антропологоор хийсэн байгаа. Яг энэтэй зүгээр харьцуулаад харахад Америкт сурж байгаа ялангуяа биологийн чиглэлээр их томоохон албан тушаал байдаг. Их том алдартай нэр хүнтэй сургуулиудад одоо юу гэдэг нь лаборатори эрхэлдэг байдаг юм уу? Том эрдэмжлэгийн ажил эрхэлдэг байдаг юм уу? Нэлээд эрдмийн томоохон зэрэг хамгаалсан одоо ахиж дэвшиж яваа мундаг залуучууд Америкт нэлээд байдаг гэж би сонссон. Тэгвэл тэрнээс харахад бол өнөөдөр ч гэсэн би бас энэ зэрийн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр харж хахад манайх байгалийн ухаан юм уу инженерийн чиглэлийн тал дээр бас залуучууд нэлээд одоо суралцмаар юм шиг тэрийг бас нэлээд дэмжмээр юм шиг санагддаг. Нэгэнтээ Монгол улсын одоо цаашдын хөгжилч гэсэн инженерийн чиглэлээ байгалийн ухааны чиглэлөө одоо бас шаардлагатай нэг тэргүүний асуудал болсон байна шүү дээ. За хоёр дахь зүйл юу гэхээр тэр төгсөөд босч ирэх тухай асуудал. Энэ бас одоо нэгэнтээ гадаад сурж байгаа хүмүүс болоо сурж исэн бүхэл улсын хүмүүсийн хооронд ажиллаж байгаа усуч гэсэн ялгаагүй дээ тавигддаг нэг томоохон асуудал байдаг. За манайхан бол буцаж ирсэн ирээгүүдээр нь жоохон одоо үнцэн өгөх ч юм уу тийм зүйлс байдаг л да. Зүгээр харахад бол манай хоёр ч түрүү хэллээ гадна байгаа монголчууд ер нь дандаа л харин одоо буцна гэсэн нэг тийм л бараг 80-90% нь тийм одоо сэтгэлгээтэй байдаг л да. Тэгээд түрүү ганцлан маань нэг чухал асуудал хэлээд энэ дээр төгсөнгүүтээ шууд ирчихнэ гэдэг бол үнэхээр бидний боловсрч амжаагүй байдаг. Жишээ нь би бол Санжийн Кембрижид магистр хийчихэд 1 жил очоод Монголд ирсэн. Тэгэхэд одоо би өөрийнхөө төвшөнтэй харьцуулахад бол их одоо юу гэдгийг сурсан юм а би бол чамламар санагдаж байсан. Тэгээд дараа нь одоо юу гэдгийг докторантурт 3-4 жил сураад 5 жилч болж гинөө. Ингэхэд бол шал өөр болж байна. Дээр нь нэмээд пост доктор гэж докторийн дараах байна. Дээр нь одоо янз бүрийн одоо судалгааны тэтгэлгүүд юм уу fellowship-нүүд байна. Дээр нь бид нэр үннийг хэлэхэд одоо дэлхийд дахин тэргүүлж байгаа одоо том судалгааны юм уу байгууллагууд монголчууд орж ажилламаар байгаа байхгүй. Тэгээд түрээд ирлээ хэдэн жилийн дараа. Бид нар бол мэдээж тэр хүн тэнд ирлээ. Одоо миний мэдхээр антропологийн чиглэлээр бол Харвард доктор хийсэн Буйнл гэрэн Мантха гэдэг ч байгаа. Тэгээ одоо Америкийн Massachusetts Institute of Technology гэх тэр сургуульд одоо багшилж байгаа. Тэр хүнийг би буцаж ирээчээ гэж одоо эсвэл буцаж ирсэнгүү гэж хэлмээргүй байна. Тэр чин мундаг явж штэ. Тийм ээ тэр чи одоо Английн одоо хамгийн Америкийн дэлхийн одоо том сургууль ингээ орцсон байна. Хэзээ нэгэн цагт буцаж ирэх л байлгүй. Гол нь бид нэр зөвхөн Монголд байж байгаа нь Монголынхоо төлөө юм бүтээгээд байгаа юм биш. Монголын гадна байгаа монголчууд ч гэсэн Монголынхоо төлөө юм бүтээдэг шүү гэдгийг бас улсууд үзэгчд маань бас анхаараасай ойлгоосай гэж хэлмээр санагдаж байна л та. Тэгэхээр манай нэвтрүүлгийн үндсэн зорилго бол одоо би Монгол хүн хэмээх нэртэй. Монгол хүний л оюуны чадвар, сэтгэлгээний цар хүрээг өргөн дээшлүүлэх. Монгол хүн монголоор одоо амьдрах, одоо ялангуяа энэ өдрөд аяаршин ортож байгаа энэ үед бидний цөөхөн монголчууд их орондоо инх тунх амьдрах, аз жаргалтай сайхан амьдрах тэр нөхцөлийг л бий болгоход л одоо тус төхөн болох тэр гарцыг үзэгч олондоо бас багч гисэн хөргөж өгөх энэ талын одоо эрдэмтэн судлаачид тийм үгийг хөргөх гэсэн ийм зорилготойгоор энэ нэвтрүүлгийг бэлтгэж явагдгийн зүгээр Англид болж байгаа энэ монголчуудын хөгжил тэмээх энэ чуулганд бол бид нэлээд их ач холбогдол өгч одоо багаараа орчиж энэ арга хэмжээ бүтэн сурвалжилж эргээд үсч олондоо бас энэ талаар хөргөх ийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа тэр ч утгаар бид өнөөдөр одоо та бүхнийг урьж ирж энэ нэвтрүүлэгтээ оролцуулаад тэр урддурдын одоо арга хэмжээнүүдийн талаар тавчхан одоо мэдээллүүдийг үзэж олондоо хөрглөө. Явж ирчихэд бид тэнд одоо болсон бүхэл арга хэмжээнүүдийг үзэгчтэй хөргөхээс гадна хэлийн чандад байгаа оюунлаг хүмүүсийн сэтгэлийн үгийг үзэгчтэй тусад нь хөргөх болж игэл одоо энэ нэвтрүүлгийн хэд хэдэн дугаарыг тэндээс бэлтгэх гэсэн юм ус хэд хэдэн зорилго агуулж явж байгаа. Тэгэхээр бас энэ бодол маань бас хэрэгжинэ хаа гэсэн одоо өндөр итгэлтэй байгаа. Тэр талын хүмүүс маань үнийг бас маш сайхан хүлээн авч энэ тал дээр туслаад дэмжихийг илэрхийлсэн. Ирээд үзэгч олон маань ч гэсэн бас энэ тал дээр Монгол хүний тэр бахархал болох монголчуудын одоо тэр үндсүүд одоо тэр та сая хэллээ шүү дээ. Дэлхийн 1 номерын сургуульд багшилж байгаа Монгол эмэгтэй байна л гэж. Өчнөө олон монголчууд өнөөдөр дэлхийн томоохон одоо эрдэм шинжилгээний лабораториудад, пүүс компаниудад эрдэм шинжилгээний тэргүүлэх зэргийн ажлыг олон залуучууд явж байгаа. Тэрнийг үзэгч олон маань тэр үр мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр тэр болгоныг бид бас үзэгч олонтой хүргэх юмсан нэг ч гэсэн хүний сайн сайхан юугаа мэдээлэл хүргэж явал энэ одоо өдөр тутмын одоо энэ хар сүрэг мэдээлэл донд амьдарч байгаа хүмүүст гэрэл гэгээ нэмээсэй гэсэн ийм бодлоор л хандж байгаа. Тэгэхээр өнөөдөр одоо бидний урилгыг хүлээн авч цаг нараа гаргаж хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Дараачийн ажилд чинь бас олон их өндөр сайхан амжилтыг өсөн өрөө ингээд эцэст нь одоо миний асууж амжаагаа та бүхнээс бас нэг хэлчих юмсан гэсэн тийм санаа байх үлдсэн бол бас та бүхэн үзэгчдэд маань одоо миний сүүлийн 10 гаруй жил гадаад ажилласан.
эхний ээлжинд хаттад дараа нь